Би чам залруулшгүй алдаа хийсэн гэж хэлж байсныг минь санаж байна уу? Чамд ойлгуулахын тулд би бүтэн түүхийг ярьж өгье. Би хамгаалагч болохоор сонгогдохдоо чамаас жаахан байлаа. Эцэгийг хоёр минь энийг маш хүндтэй нэр төрийн хэрэг учраас татгалзаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэд намайг ариун сүм рүү аваадсан. Надад тэнд байх тийм сайхан байсангүй. Би эцэгтэйгээ хамт амьдарч өөртөөгөө ижил насны хүүхэдтэй ойр байхыг хүсэж байсан юм. Би ямар нэгэн зүйлийн хамгаалагч байхыг огт хүсэхгүй байлаа. Эрдэнэс хамгаалагч болох сорилтуудын нэг нь намайг ямар ч хоолгүйгээр бүтэн 24 цагийн турш шидэт хайрцаг ширтгэхийг шаарддаг байв. Надад сэтгэл зөмбөлтгэл хэн нэгний дэмжлэг гэж юу ч байсангүй. Тиймээс бодлого би үлсэж эхэлсэн юм. Цаг өнгөрөх тусам ходоод минь улам хонхолцож байлаа. Энэ бүхнийг ширтээ сууж байгаа шидэт эрдэнэсээс л боллоо гэж бодож байсан юм. Тэгээд би тэсгэл алдарсан. Ингээд тоглосын хүчтэй шидэт эрдэнсийг авч хүчийг ашигласан юм. Миний хүссэн зүйл ердөөлөө гал тогооны өрөө рүү явж надад цагаан будааны бөмбөг авчирж өгөх хамтрагч байсан. Гэхдээ шидэт эрдэнсийг хар муу сэтлэр хизээж ашиглаж болохгүй. Миний мэдэрч байсан уур хилэг үлсгэлэнтэй холилдож миний төсөөлж байснаас хамаагүй хүчтэй мангасыг бүтээж гисэн. Яг тэр агшинд амьдралын минь гашуун зовлон байсан. Шидэт эрдэнсийг залгахаар улаарсан харгас ховдог мангас төрсөн юм. Сандар төвдсөндөө би тэр мангасыг өдөрдөх боломжтой байсан 6 ганц зүйлээ алдчихсан. Би жаахан хүү байсан учраас зүгээр л тавс шувууны хүчийг ашигласнаас ийм зүйл болчихно гэж төсөөлөөгүй юм. Би хийсэн тэнэг үйлдэлийнхээ бүх бол мөрийг арилгахыг хичээсэн. Тэр сүмээс аварч амжсан зүйл зөвхөн судар болон шидэт эрдэнсийн хайрцаг байсан. Тэгээд нэг нь лам надад хоёулангийн аваад зогт гэж хэлсэн. Тэр бол хамгийн сүүлчийн шидэт эрдэнсийн хайрцаг байсан юм. Миний бүтээсэн сэтгэл хөдлөлийн мангас сүмд хадгалагдаж байсан бусад бүх шидэт хайрцгийг залгисан гэдгийг би тэр үед л ойлгосон юм. Харин ламнаар мангасыг зогсоох гэж оролдоход ариун сүм хамгаалагчд гээд бүгдийг устгасан. Би сэтгэл хөдлөлийн мангасаас зогтож чадсан ч судар эрвэхэ болон тогсын шидэт эрдэнсээ алдчихсан юм. Гэхдээ би тэр мангасыг үрд алгуулсан гэж бодож байлаа.